Сайн байцгаана уу? Энэ удаагийн дугаараар 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний C хэсгийн багууд болон онцлог тоглогчдыг хүргэе. C хэсэгт дэлхийн дархан аваргууд болох Бразил, өмнөх дэлхийн аваргын шилдэг дөрвөн багийн нэг Морокко, 1998 оноос хойш анх удаа оролцож буй Шотланд, 1974 онд нэг удаа оролцож байсан Хаитигийн шигшээ багууд багтжээ. Үснэгтийн толгой Бразилийн шигшээгийн дасгалжуулагч, клубын төвшөнд бүхий л том тэмцээнд төрүүлж үзсэн хашир маэстро Дон Карло Анчелотти анх удаа шигшээ баг удирдан том тэмцээнд төрүүлэхээр Хойд Америк ТV-г зорихдоо 26 том нэр дуудсан. Европын том лигүүдэд тоглодог маш олон дээд түвшний супродод мэдээж байгаа ч тэдэн дундаас хамгийн том нэр нь Бразилийн Сантосын тоглогч Неймар да Силва Сантос Жуниор юм. 2023 оноос хойш шигшээдээ дуудагдаагүй байсан түүнийг энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоосоо хэмээн дэлхийн өнцөг булан бүрт байгаа фанатууд нь хүсч байсан билээ. 3 дугаар сард явагдсан шигшээ багуудын цугларалтаар Неймар дуудагдаагүйтэй тун сэтгэл дундуур байсан бөгөөд дэлхийн нийт ч түүнийг дэлхийн аваргын шигшээд багтахгүй гэж айж байлаа. Харин хэдхэн хоногийн өмнө Карло Анчелотти дэлхийн аваргад оролцох шигшээ багаа зарлахад Неймарыг дуудсан нь Бразилийн ард түмнийг маш их баярлуулсан явдал болсон юм. 34 настай эрийн хувьд 2025 оны 1 сард Сауди Араб дахь замналаа өндөрлүүлж төрсөн нутаг төрлөх Сантос клубээ зорьсон юм. Энэ нь түүний хамгийн гол зорилго нь 2026 оны дэлхийн аваргад тоглох байсан гэдгийг харуулсан төдийгүй өөрөө ч карьерийнхаа хамгийн оргил төвлөрөл хичээл зүтгэлтэй улирлаа өнгөрөөсөн юм. Жил бүрийн хаврал гэмтчгээд байдаг түүнийг зугаа зинглээс болж хайран авьяас залуу нас амжилт бүтээлээ алдаж байна гэж спортын сэтгүүлчид фанат дэмжигчид нь шүмжсээр ирсэн. Бараг 1500 өдөр 250 тоглолтыг 40 гаруй гэмтлээс болж алдсан болохоор аргач үгүй биз. Харин өнгөрсөн үлрэлт бэлтгэл форма алдалгүй биедээ тун анхаарал хандуулсаар ийхүү дэлхийн аваргын өмнө ирээд байна. Хөдөлгөөн бүрээрээ үзэгчдэд баяр жаргалыг мэдрүүлж чаддаг Бразил шийдтнийг шигшээ багтаага төрүүлнэ гэж найдаж буй фанатууд байвал сэтгэлдээ үлдээгээрэй. Хар ТV-ийн төлөөлөл Мороккогийн шигшээ багийн хувьд 1970 онд дэлхийн аваргад анх удаа оролцож анхны оноогоо авч байсан тэд 1986 онд хэсгээсээ гарan хасагдах шатанд шалгарч өнгөрсөн дэлхийн аваргаар шүвгийн дөрөвт шалгарснаар Африк ТV-ийн хамгийн өндөр амжилт үзүүлсэн баг болсон юм. Өнгөрсөн жил буюу 2025 онд 20-с доош насны залуучуудын дэлхийн аваргад Мороккогийн шигшээ багаа удирдан төрүүлсэн Мохамед Вахби үндсэн шигшээ багийн дасгалжуулагчаар энэ удаагийн тэмцээнд оролцох гэж байна. Мороккогийн шигшээ багаас яахын аргагүй онцлог тоглогч бол хэдхэн хоногийн өмнө Парис Сен-Жермэний хамтаар аваргуудын лигийн аваргын цомоо жил дараалан хамгаалж хаад буй багийн ахлагч Ашраф Хакими юм. Испани Мадрид төрсэн тэрээр хөл бөмбөгийн боловсролыг дэлхийн шилдэг академиудын нэг болох Реал Мадридийн Ла Фабрикад эзэмшсэн бөгөөд насанд хүрээд Реал Мадрид, Боруссия Дортмунд, Интер Милан зэрэг Европын шилдэг багуудад туршлага хуримтлуулсан юм. Шигшээ багаараа төрсэн улс болох Испанийг сонгох боломж байсан ч аав ээжийнхээ төрлөх нутаг болох Морокког сонгосон юм. Жигүүрийн хамгаалагч тэрээр довтлохоо сайн дэмждэг. Хувийн ур чадвар маш сайн байдаг нь хүүхдийн багтаа жигүүрийн довтлогчоор тоглодог байсантай холбоотой. Дэлхийн хамгийн шилдэг баруун жигүүрийн хамгаалагчдын нэгээр ахлуулсан Мороккогийн шигшээ баг энэхүү дэлхийн аваргаас томоохон амжилт хүлээж байгаа нь дамжиггүй. Тартан арим хочод Шотландын шигшээ баг бол дэлхийн ууган шигшээ багуудын нэг бөгөөд хамгийн анх 1872 онд анхны тоглолтоо Английн шигшээ багийн эсрэг хийж байсан байдаг. Арвин намтартай шотландчуудын хөл бөмбөг сүүлийн жилүүдэд азгүйтэл уналтад ороод байсан гэж хэлж болно. Учир нь тэд өнгөрсөн зуунд нийт 8 удаа дэлхийн аваргад оролцож байсан боловч 21-р зуун гарсаар анхныхаа дэлхийн аваргад тоглох гэж буй нь энэ юм. Шотландын шигшээ багийн онцлог тоглогч бол Манчестер Юнайтедаас гаралтай хагас хамгаалагч Скот Мактоминей билээ. Хэдий Англи төрсөн ч аавынхаа төрлөх улс болох Шотландын шигшээ багийг сонгосноор Шотландын баатар болсон төдийгүй дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авчирсан Дайны шигшээ багийн эсрэг шийдвэрлэх тоглолтод тэрээр агаарт унаж татан гайхалтай гол оруулж нэрээ Шотландын хөл бөмбөгийн түүхэнд алтан үсгээр сэлсэн юм. Бүр энэхүү түүхэн голыг бэлэгдэж Шотландын банкнаас Скот Мактоминийн уг голыг дүрсэлсэн тусгай хэвлэлтийн 20 фунтын цаасан мөнгөнд тэмдэгтийг хязгаарлагдмал тоотой гаргаж байсан юм. Өнгөрсөн үлрэлт Наполитай Италийн супер цомд төрүүлсэн төдийгүй бүхий л улирлын турш хамгийн гол тоглогч нь байж лигийн 33 тоглолтод оролцсон 10 гол оруулж 3 голын дамжуулалт өгсөн. Тун гоёмсог гол оруулдаг. Агаарын тоглолт сайтай түүнээс энэ дэлхийн аваргад гялалцсан тоглолт үзнэ гэдэгт итгэлтэй байна.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2 удаа оролцох гэж буй Хаитигийн шигшээ багийн энэхүү амжилт нь Карибын орнуудын хувьд цорын ганц нь болж байна. Өмнө нь 1974 онд дэлхийн шилдэг багуудтай бөмбөг өшиглөлцөж үзсэн тэдний хувьд 52 жилийн дараа дахин дэлхийн аваргад оролцож байгаа нь энэ юм. Бүрэлдэхүүнд нь Европын лигт тоглодог хэд хэдэн тоглогчид байгаагаас хамгийн онцлог тоглогч нь энэ улирал Английн Премьер Лигийн 7 дугаар байранд шалгарсан Сандерленд клубын товтлогч Вилсон Исидор юм. Өнгөрсөн улиралд нийт Премьер Лигийн 32 тоглолтод оролцож 6 гол оруулсан байна. Францын Ренет төрсөн бөгөөд Францын залуучуудын шигшээд тоглож байгаад дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өөрийн өвөглөөдсийн нутаг болох Хаитигийн шигшээ багаас тоглох сонголтыг хийжээ. Шигшээ багийнхаа хамтаар дэлхийн аваргаас өмнө 4 тоглолтод оролцсон 2 гол оруулаад амжсан юм. Хэсгийнхээ хүчирхэг багуудын эсрэг Хаитигийн шигшээн сөрөг довтлохог хэрхэн төгсгөж чадахыг дэлхийн аваргаар хамтдаа харцгаая. Энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөлөө. Дараагийн дугаараар D хэсгийн багууд болон онцлог тамирчдын талаар хүргэх болно. Сувга subscribe хийж биднийг дэмжээрэй.